За хиймэл оюун ухаан буюу AI бидний ертөнцийг бол өдөр бүр өөрчилж байгаа. ChatGPT, Midjourney өөрийн явагч машин гэдэг бол аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн. Гэхдээ энэ бүх хийж эдийн цаана яг юу байдаг вэ? Ямар нэгэн ойлгомжгүй нууцлаг технологи, аль эсвэл дунд сургуульд үтсэн энгийн математикаар тайлбарлагддаг бидний ойлгож чадах зүйлс үү? Өнөөдөр бид хиймэл оюуны тархийг задлан шинжилж, нейрон сүлжээ хэрхэн сэтгэгдгийг хамтдаа үзэх болно. За ChatGPT, Midjourney зэрэг гайхамшигтай бүтээлүүд бидний амьдралд нэвтэрч хиймэл оюун ухаан бидний ертөнцийг өөрчилж байна. Гэхдээ энэ бүх хийж эдийн цаана яг юу байдаг вэ? Энэ бол хүний тархийг дуурайлган бүтээсэн нейрон сүлжээ юм аа. За энэ нь ямар нэгэн ойлгомжгүй иж эдийн зүйл огт биш юм. За гайхамшигтай нь энэ бүхний үндсэн таны ахлах ангид үтсэн маш энгийн математикээр суурилдаг. Ингээд хамтдаа хиймэл оюуны тархины хамгийн жижиг нэгж хэсэг болох нэг ширхэг нейрон хэрхэн шийдвэр гаргадгийг харцгаая. За үүнийг ойлгохын тулд нэгэн энгийн жишээ тавья. За таныг сакс тоглох эсхийг шийдэж байна гэж төсөөлье. Та хэд хэдэн зүйлийг бодцох болно. Үүнийг нейроны сүлжээний хэлээр болгоё. За нэгдүгээр оролт буюу X1 гэд нэрлэжээ. За цаг агаар сайхан байна уу гэдэг утгыг агуулна. За хэрвээ цаг агаар сайхан буюу тийм байвал 1, үгүй бол 0. За хоёрдугаар оролт буюу X2 найзууд тоглохоор явж байна уу? Тийм бол 1, үгүй бол 0. За гуравдугаар оролт X3 гэрийн даалгавар их байна уу? Тийм бол 1, үгүй бол 0. За эцэст нь гаргах шийдвэр буюу гаралт Y. Сакс тоглохоор явах уу? За тийм бол 1, үгүй бол 0. За тэгвэл нейрон эдгээр оролтуудыг ашиглан хэрхэн сэтгэдэг вэ? Энэ нь 4 үе шаттай. За эхний бөгөөд хамгийн чухал алхам бол орол бүрж жин оноох явдал юм аа. За нейрон орол болгонд өөрийн гэсэн ач холбогдлын зэрэг буюу жин оноодог. Учир нь зарим зүйлс таны шийдвэрт бусдаас илүү нөлөөлдөг шүү дээ. За жишээ нь таны хувьд цаг агаар маш чухал байж болно. Тиймээс түүний жин буюу W1 нь 0.7 гэсэн эерэг бас өндөр утгатай байна. За харин найзуудтайгаа тоглох бас чухал. Гэхдээ цаг агаар шиг чухал биш байж болно. За тиймээс W2-ын жинг 0.6 гэж үзье. За харин гэрийн даалгавар бол явхаас татгалзах шалтгаан. Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөтэй. Тиймээс W3-ын жинг хасах 1 гэсэн хасах утгатайгаар онооё. За энэхүү жинг нейрон сүлжээ олон мянган жишээн дээр суралцах замаар өөрөө олдог гэдгийг санах нь чухал юм аа. За дараагийн алхам бол жинлэгдсэн нийлбэр олох явдал. За энэ бол маш энгийн үржих нэмэх үйлдэл юм аа. Нейрон оролтын утга болгоныг харгалзах жингээр нь үржүүлээд бүгдийг нь нэмнэ. За ингээд тооцоолол хамт хийцгээе. За өнөөдөр цаг агаар маш сайхан байна. X1 тэнцүү 1. За найзууд бүгд тоглохоор явж байна. X2 тэнцүү 1. Гэхдээ танд хийх бага зэргийн гэрийн даалгавар B. X3 тэнцүү 1. Тэгвэл нийлбэр маань 1-ийг үржих нь 0.7, нэмэх нь 1-ийг үржих нь 0.6, нэмэх нь 1-ийг үржих нь хасах 1 болно. Ингээд нийлбэр нь нийтдээ 0.3 гэсэн оноо гарна. Эцэст нь дөрөвдүгээр алхам буюу шийдвэр гаргах явдал юм аа. За нейрон нэг энгийн дүрм ашигладаг. Үүнийг босго буюу threshold гэж нэрлэдэг. За заримдаа бас идэвхжүүлэх функц гэж нэрлэдэг. За хэрв бидний тооцоолсон нийлбэр оноо нь энэхүү босгоос давбал тийм гэж шийднэ. Эсрэг тохиолдолд үгүй гэж шийднэ. Манай нейроны босго оноо 0.5 гэж үзье. За бидний тооцоолсон 0.3 нь босго 0.5-аас бага байна. За иймд нейроны гаргах эцсийн шийдвэр бол тоглохоор явахгүй, гэрийн даалгавраа хий гэсэн шийдвэр байдаг. Тэгвэл жинхэнэ ижид нь хаана байна вэ? Энэ бол суралцах үйл явдал юм аа. Хэрв нейрон буруу шийдвэр гаргавал, жишээ нь та тэр өдөр тоглохоор явсан байтал нейрон үгүй гэж хэлсэн бол энэ нь өөрийнхөө жинг маш багаар өөрчилж алдаагаа застгаа. Жишээ нь гэрийн даалгавар тийм сүртэй нөлөөлдөггүй юм байна. W3-ын жинг хасах 1 биш, харин хасах 0.4 болгоё гэх мэтээр өөрийгөө тасралтгүй сайжруулдаг. За энэ процессыг back propagation буюу ухрах тархалт гэж нэрлэдэг. За энэ видеог одоо хэр хүмүүс сонирхох нь вэ? За хүмүүс их сонирхвол би энэ back propagation-ы талаар бас илүү ойлгомжтой дэлгэрэнгүй видео хийх бодолтой байна. За ингээд үгнэхэд ChatGPT шиг асар том хиймэл оюун ухаан бол яг ийм олон мянган тэрбум ширхэг нейронуудыг хооронд нь олон давхаргаар холбож
асар их мэдээлэлээр сургасны үр дагавар юм а. Гэхдээ хамгийн гүндээ бол энэ нь зүгээр бидний дөнгөж сая хийсэн шиг энгийн нэмэх үрж хүллүүдийн нэг л юм а. Ингээд харахаар хиймэл оюун тийм ч аимшигтай ойлгомжгүй зүйл биш, харин математикийн гайхамшигтай хэрэглэн юм байна. За энгийн байгаа биз? За энэхүү бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. За хиймэл оюуны талаарх энэхүү тайлбар танд ойлгомжтой байсан уу? За сэтгэл хэсэг саналаа хуваалцаарай. За энэ цувралыг цааш үргэлжлүүлэхийг хүсвэл лайк, subscribe хийж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.